Намайг Батцуурын Эрдэнэбаатар гэдэг. Би 2021 оны 11 сард дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд ороод 22 оны 1 сард төгсөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн нийтийн журам хамгаалалт тасгийн хороо харилцан цагдаагаар одоо 2 жил 4 сар ажиллаж байгаа. Хороо харилцан цагдаа маань болохоор бусад чиглэлийг бодвол хорооны бүртгэл судалгаагаа авна, объектийн бүртгэл судалгаа, хорооны нутаг дэвсгэртээр гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ягуун эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг. Хороогоо одоо ер нь тэгэл гарын 10 оруу шиг л баг мэдчих хэвээр хороо харилцан цагдаа бол хаана одоо тань шинэ нөх байдээ, хаана одоо гэмтэрэг зөрчилд ихээр гардыг тэр одоо судалгаагаа мэдчих хэвээр тэр бүртгэл судалгаагаа авч мэдчих үүрэгтэй хороо харилцан цагдаа бол багасаа цагдаа болохыг их мөрөөдөж хүсдэг байсан. Миний мөрөөдөл байсан. Одоо мөрөөдлийн өмнө нэг нь биелээд одоо ингээд цагдаа болоод ажиллаж байгаадаа их бахархдаг. Цагдаагийн байгууллагын ажиллаараа их бахархаж явдаг. Би дэлхийн тэквондо урагч 2012 оноос хойш Сүхбаатар аймгийн Нацад дөржийн нэргүй багштай анх шав ороод тэгээ хичээлж эхэлсэн байгаа. 12 жил одоо ингээд тасралтгүй хичээлж байгаа тэквондо, кикбокс, бокс гэсэн гурван спортод тагнаж хичээлдэг байгаа. Спортоор хичээлснээс хүн одоо бие бэлтрүүднийг төвлөргөж, эрүүл чирэг байна, сэтгэл зүй аяг өндөр байна. Тэгээд яс суртахуунтай байна. Спортоор хичээлснээр ялангуяа одоо цагдаагийн байгууллага ажиллаж байгаа албаагч бол одоо анхан шатны хүнээс одоо бие хамгаалах ур чадварыг эзэн шүү дээ. Тийм төлөвшсөн байгаа. Цагдаагийн байгууллага мэдээ цаг завгүй ажилладаг. Тэр бүгдэд нь миний хувьд бол тэрийг үл би ерөөсөө нэг хүн дээр хүлээж авдаггүй. Айгуу гоё эргээр хүлээж авч одоо миний хийх ёстой ажил одоо тангар өргөцсөн албаагчлал айгуу гоё тийм сэтгэл зүрхээрээ хийгээд энэ албандаа ажилладаг болохоор тэр цаг завгүй үед миний хувьд тийм хүндрэлтэй бэрхшээл надад толгордгүй. Одоо ард иргэдийн төлөө амар тайван амьдралын төлөө ингэж одоо иргэнээс дуудлага мэдээлэл ирэхэд цагдаад одоо нэг хулгай гарлаа, хүн зодуулчлаа гэхэд иргэд маань цагдаад л ханддаг тий. Тэгээд энэ цагдаагийн байгууллагын тэрийг түрэн шуурхаа шийдвэрлэж ард иргэдийн төлөө ажилтан цагдаагийн байгууллагаараа бахархдаг. Гоё спортоор хичээлээрээ. Спортоор хичээлснээр хүн нэгтгэл биеийн эрүүл мэнд хүнд эрүүл мэнд хамгийн чухал. Эрүүл чирэг байна спортоор хичээлснээр. Тэгээд ёс зүйн төлөвшөлтэй болно. Бие хамгаалах болон анхан шатны мэдлэгтэй болно. Тэгээд 79 эхэндээ ингэж хандж хэлмээр байна.